Сонсогч та бүхэндээ мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчууд ээжэл радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 17-ны пүрэв гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Ханцаа Ами, найруулагч Бархуугийн Чимбат нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашиныг тань халамжлан мөн хата. За хямдралтай хаврын тосны аян мөн UB-с хоолой эзнүү хүргээд өгье уратагаар хамтран ажиллаж байна. Тэг. Олоо иднэ гэж Хүргээд өгчгөө. аваадрэ. Идсэн шүү дээ бид нар. Идсэн шүү дээ энэ хоол. Идчихэд тэг гэж. За тэгэхээр өнөөдөр танилцуулах алдарнуудаа товчхон дурд. Ямиг ямар алдартай сонгосон байна? За би өнөөдөр маш сонирхолтой нэг хүнийг бүр бэлдэж хайж хүргэлээ. Одоо нэг фэст дээр ч юм уу нэг рилсүүд харж ирсэн үү? Нэг эрэгтэй хүн гэл хуйраал амар гой хүүхэн болоод байгааг харж ирсэн үү? Нийлээд олон хүмүүс ирэл. За одоо зургийг өгч байна. Харцаар. За энийг танилцуулах гэж байгаа. Үчтэй үнэхээр одоо хөөхөн Засархай амтан штэ. Пластик чиха гэдэг нэртэй юм билээ. Энэ одоо бүсгүй гэхэр бүсгүй болоог байгаа. Залуу гэл танилцуул. Залуу гэхэр одоо залууч болчиход байна. залуу бүсгүүлцэн гэж Хүүсээ солиулаагүй юм билээ. харин эрэгтэй юм биш. Эрэгтэй. Тэгээд энэ хүнийг л танилцуулъя. Өөрөө бол үнэхээр гоё хувирт юм биш үү? Засархай. Ийм туг муг шиг юм намруулаад хувирт. Ингээл лалгуулж байна. Ийм гэдэг шиг сүүл рүү энэ залуу харж суусаар. Эмэгтэй хүнээс ч гоё болж байгаа зү бүр хажууд нь өвчиж өгмээр. Тийм. За энэ хүнийг бүр нилээ хайж ээж мэдээл айгу багтаа юм байлээ. Тэст янз бүрийн их сурвалжаас үзэж тарж иж. Жоо инфлюенсер л үстэй. Тийм инфлюенсер. Нэг үнэ. За тэгэхээр өнөөдөр танилцуулах алдартай маань амьдрал чамд жүрж өгөхөд гэдэг нэг хит драма байна да. За тэр драмын гол дүрийг бүтээсэн жүжигчин Пак Хэ-жүний тухай нэмэлт мэдээлэл өнөөдөр тав хүндээ хүрэхээр орчуулсан маа. Тэгээд Пак Хэ-жүн жүжигчний тухай баг өнгөрөх 3 сард би ярьсан. Тэгээд давтаж оруулж ирж байгаа нь угаасаа нэг хүний амьдрал гэдэг маань нэг тийм товчхон бол биш шүү дээ. Тэ нэг ганц хоёр хуудсанд бол яригадаад дуусахгүй. Тэгэхээр шинэ мэдээлэл буюу саяхан UK-с нэвтрүүлэлт оролцоод ярьслаа өгсөн юм байна. Тэгээд тэр ярилцлагаас нас нэмэлт юмнууд орчуулад бэлтжлээ. Хайр хүрмээр тий. Та үзнэ үү? Таваа ингэ үзсэн. За. Бас нөөц нулимстайгаа хэсэг гутгалцсан. Тэгээ үргэлжлүүлж үзег байгаа маа тий. Үзег байгаа. Тав дээр нь гацсан баг. Үзэгч. Таажгаа бас гоё. Ер нь их гоё драма байлаа. За тэгээ Пак Хэ-жүн жүжигчний хувьд тус драмад насан туршдаа Үэсүн гэдэг бүсгүйг чин сэтгэлээсээ хайрлсан сайн нөхөр, сайн аа болох Ян Гуаншигийн дүрийг бүтээсэн. Тэгээд уг дүрээрээ одоо бол солонгосын баг ард түмний аав гэдэг хүчтэй болоод байгаа юм. За бараг л. Тэгээ одоо тэр нэрэл тийм билээ. Тэр дүрийг хараад аавыгаа л бодд юм л та. Аавыгаа гэр бүлийг одоо нэрэл ийм байсан болоод байгаа амьдрал бодогдоод амьдрал чинь ийм байж тээ л гэж бодогдсон шүү дээ. 1976 оны 6 сарын 14-нд төрсэн юм билээ. Үгүй надад нэг өдөр төрсэн юм шүү дээ. 6 сарын 14 гинэ. Үгүй тийм ээ. Тийм би чи энийг өөрөө яг хараагүй дгүлээ. Сая харлаа шүү дээ. Хин мэдээлэл байна. За эхний баримт нь сайн аавын дүр бүтээх амаргүй байсан гин. За амьдрал чамд жүрч өгөх драма дээр үргэлж хуучин цам цөмсөө дэмжижгэн одоо нэг юутэй юм оосортой цүнх үүрж байгаагаар гардаг. Тэгээ зохиол дээр бол нэг оосортой цүнх үүрээд охин нь тэр оосор нэрэгдсэн байхад нь янзалж өгөөд ингээд ярьж байгаа гэсэн юм бичигдсэн байсан гинэ. Тэгэхээр яг нэг зохиолынхаа дагуу зураг авалтын талбай дээр цүнх үрээд очсон. Тэгсэн яагаад ч юм хуучин цүнх те ингээд хуучин хувцастай байгаа нь их л тийм өрөвдмөр ч юм уу те сэтгэл хөдлөмөр харагдсан гинэ. Тэгээд за ер нь цаашдынхаа тэгээ анги болгон дээр л энэ цүнхөө үрээд тоглоул зүгээр юм байна да гэд. Тэгээд найруулагчтайгаа ярилцж агаад энэ цүнхийг бол зураг авалт дуустал үрсэн гинэ. За тэгээд бодит байдал дээр жүжигчний аав нь 20 эдтэй байх үед нь хор тавдар тусаад эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд аав нь эмчилгээнээс болоод тухайд маш их турж байсан гинэ. Тэгсэн энэ драмад бол яг нөгөө өөрөө өвчин тусаад турдаг. Нэлээд болд орчдөг шүү дээ. Тэгэхээр яг жингээ нилээх хассан. Тэгээд энэ үед өөрийнх нь царай бүр яг аавынхтай нийжлэх болцсон байсан гинэ. Тэгээд би юу н аавтайгаа их төстэй хүн юм байна да гэж бодож байсан тухайгаас ярьсан байлээ. За тэгээд түүнчлэн жингээ хасахдаа найруулагчаасаа нэг 2-3 хоногийн чөлөө авсан гинэ. Яг хэвийн жинтэй байж байгаа. Да кинон дээр бол уран бүтээл дээр ингээд хор тавдар тусаад нэг тураалд орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр жингээ хасахын тулд 2-3 хоногийн чөлөө авсан. Тэгээд энэ хугацаанд ийм гардан тулааны тамирчдын ашигладаг жингээ барих арга байдаг. Гинэ жингээ хасахаар тэрний үг гэхээр их хэмжээний ус ууж агаад тэгээ ерөөс ямар ч ус уухаа болчдөг юм байна. Усаа хасаад эхэлчихэж байгаа юм тий. Тэгээд ямар ч ус одоо шингэн зүйл уухгүй болохоор хүний ингээм ам хатаад тэгээ жин маш их айхтар хасагддаг. Гэхдээ энэ яг нөгөө одоо жишээл тэмцээнд орохын өмнө нэг 70 кг дүрсэлтжээлээ гэхэд яг жин дээр арахын өмнө хэрэгэлдэг арга юм тий. Тийм богино хугацаанд маш хурдан. Гэхдээ удаан бол барьж болох. Удаан бол барихааргүй юм билээ. Яг ийм байдлаар жингээ хассан. Тэгээд уруулан ч гэсэн нилээ хатаа, толгоон ч гэсэн иргэсэн. Тэгээ яг дүрээ бүтээхэд бол үнэхээр
энэ одоо дэглэм нь бол сайн тусалж чадсан гэсэн үг. Тэгээд найруулагчийн хувьд ч гэсэндээ би чамаа бүр ингэтлээ айхтар хичээнэ гэж бодоагүй шүү дээ. Үнэхээр баярлаа гэж магтажсэн байна. За тэгээд мөн жүжигчин маань бас нэг санаа зовж ирсэн зүйл нь юу гэхээр залуу насныхан дүрд нь Солонгосын төлөөлөл болсон хамгийн царайлаг залуучууд гэж хэлдэг Пак Бугом жүжигчин тоглосон. Яг нь ямарваа нэг уран бүтээл үзэхэр дэгдэхтэй бага наснаас нь эхлээл ингээл дөрүүд явахаар яг ингээл айгүй гоё залуу ингээл залуунаас нь тоглож байсан. Гинт ингээл хөгжчихсөн сонирн болчихдог шүү дээ. Энэ ягаад царай нь өөрөлчөө гэдэг. Яг тэгж бодох гэж бодсон гинэ. Яана одоо энэ Пак Бугом залуунаас нь тоглолцсон гэтэл намайг хараад одоо энийг юм яагаад тоглуулж байгаа гэд хүмүүс тэхвэдэ гэдгээс айжсан. Гэвч яг уран бүтээлээ энэ драма засагдахад бол хүмүүс ерөөсөө нэг тэгж яриаггүй ингээд нэг сайхан гоё уусаад орсон гэх юм уу? Тийм, гинт өөрчлөгдөөгүй. Тийм, надад ч гэсэндээ нэг тийм амар уус харагдаад гэж нэг гэхээр тэгээ нэг амьдрал нухлагдцсан аавал харагдсан шүү дээ. Тийм, яг зөв. Ямар кино вэ? Дээр нэг кино үзчихсэн маа. Украин байсан, юу шиг Украин гинэ. Турк кино байсан болоо бидгүй. Нэг кинон дээр ингээ залуу нас нь бүр үнэхээр гоё байгаа байхгүй юу? Энэ залуу нас ярьсан чи шууд бодол дотор манд орж байгаа. Шууд залуу нас бодогдоод харанхуй болж байна. Гоё байна яриулчаа. Өстой гоё орлоо. Тэгээ яг нэг хөгшөрсөн чинь үнэхээр нэг юм сабирцсан хүн болсон байсан. Тэгсэн чинь хүмүүс тэр хэллүүр айхтар яриадсан. Миний тэр үзсэн кинонд ярьж байгаа. Тэгээ энэ дээр бол тэгж яриаггүй шүү. Энэ бол хүмүүс хөвчлэн гоё байна. Яг сайхан дүрээ олоод тоглолцсон байна л гэж ярьсан байлээ. За хоёулаа өршлөл нэвтрүүлгийн хамтран танилцуулж. За тэгээ хамтраалагчаар одоо ингээд автомашиныг тань халамжлал нь мөнх хадаа хямдралтай хаврын тосны аяг эхлүүлсэн гэж явж байгаа юм байна. Одоо яг нэг хавар өвөл бүх юм гисэд хавар болохоор автомашины эвдрэл гэмтрэл нь илүү их мэдэгддэг юм байна л да. Тэгэхээр автомашины халамжлах хулрал эхэлсэн байгаа. За Toyota-гийн мэргэжсэн инженер механикууд таны автомашинд явах хэдэ ингээ 13 цэгийн үзлэг онцлогоо хийгээд зөвлөгөө мэдээлэл өгөн төмөр үлгийг тань халамжлах болно. Toyota болон Lexus брендийн автомашинд зориулсан тосны багцууд 11-ээс 14% хямдралтайгаа. За багцууд нь хөдөлгөөр, crop, редукторын тос солих зэрэг байгаа юм байна. Даваа талаас нь орох юм бол Toyota болон Lexus брендийн автомашин зориулагдсан бүтээгдэхүүн шилж болно. Тэгээ Toyota-гийн оригинал тосны шүүр сэлбэг бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээ тосны багцад хамрагдсан автомашин бүрт явах дангийн 13 цагийн үзлэг онцлогоо хийж өгнө. Тэгээ Toyota-гийн мэргэжсэн инженери механикууд зөвлөгөө мэдээллийг өгөх юм байна. За Toyota болон Lexus брендийн бүх загварын машинд таарах багцууд бол гарцсан байгаа. Тэгээ лавлах утас болон пэйж хуудасарнаас үйлчлэгийн талаар мэдээлэл бол ингээ хэлбэрээр авчих боломжтой байлаа. Цагаа ингээ цаглаад авчих болно. За тэгээд дүүшлүүлэгчийн захиалсан цагийг сануулгах мессеж болон залгалтыг бас хийдэг. Тэгэхээр айгүй амар юм байна. Өөрөө мартчихдаг шүү дээ. Мартчихдаг шүү. Одоо ерөөс яагаад ч юм нэг эмдэг мэлд үзүүлч байдаг юм те бүх юм дээр ингээ цаг авахаар мартчихдаг болсон байна. Тэгээд багцууд маань одоо 11-ээс 14% хямдарсан байгаа юм байна. За зэгтээ зөвхөн хөдөлгөөний тосны багц бус crop, редукторын тос солих багцууд гарцсан байгаа. За үзлэгийн хуудасны дагуу нэмэлт үйлчлэг авах бас бүрэн боломжтой байдаг. Тэр хаяг байршлын утгаанал дүүргийн дөрөвдүгээр хороо наадамчдын зам 901 шинэ хотын захиргааны замын эсрэг талд нь байрлаж байгаа юм байна. За үйлчлэгээний цаг захиалах холбогд хуудасны дугаар 75 95 44 44 75 95 44 44 гэсэн дугаарлаа холбогдорой. Сошиал хаягийн Toyota мөнх хадаа гэдээ хайхаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан автомашиныг тань халамжлал нь мөнх хадаа хямдралтай хаврын тосны аян эхлүүлсэн байна. Баярлалаа. За ингээ мэдээлэл өргөжлүүлье. За дараагийн баримт нь бөөлжж байгаад хүн айлгсан тохиолдол бас байдаг юм байна. За нэлээд алкогол хэрэглэсэн маргааш нь түүхэн драмын зураг авалттай байсан гинэ. Тэгээ яг нь түүхэн драма юм чинь тэгэл нүү одоо ус мус сахал махал гэж баахан юм наах шаардлагатай болоод тэгэл нөө сахал наах санаатай л ингээл нөгөө наадаг одоо бүтээгдэхүүн чинь нэг айхтар үнэртэй болоод байдаг шүү дээ тийм. Тэгэл үнэр хэлгээл ингээл дотор нь муухай оргиодсэн юм. Ядж хахад бөөлжих санаатайгаа ташаа гарсан чинь коридорт одоо тэр нөгөө ариун цэр өрөөнэсэн. Тэгээ нөгөө хүн л юм чи одоо бөөлжгөр чимээ айхтар гарч ирсэн чинь тэнд нь нөгөө одоо сет байсан юм аасаа ингээд нэлээ айхтар ингээл цуурай таал хүн болгон гайхалгүй яана хүн амьтан боож өгч юм яаж ийж нэгэд нилээ юм болж сандаргаж исэн тухайгаа сайхан нэг нэвтрүүлэлт оролцох хоёроо ярьсан билээ. За дараагийн баримт нь нэгэн найруулагчтай уулзрах тавилантай байсан гэж байна. Хүн ч одоо нөгөө заяаны хань ижилэгдэг бол зарим жүжигчдийн хувьд бол найруулагчтайгаа уулзрах төв тавилан гэж юм шүү. Заяа төгөр гэж нэг юм байх шиг байна. За амьдрал чамд журж өгөхөд хэмээх драмын найруулагч Ким Он Сок энэ жүжигчнийг 4 бүтээлээ тоглуулсан гинэ. Тэгээ My Mr. Dramд жүжигчин Пак Хежуны хувьд бол ламын дүр бүтээсэн. Тэгээд бүр боддороо үсээ хусуулсан гинэ. Тэгээ энэ чинь одоо жүжигчин хүний хувьд тэр имиж гэдэг аягүй чухал шүү дээ. Үсээ хусуулчаад дахиад тэр олон ламын дүр тоглох уу нэг жилийн дотор. За нэг л ламын дүр тоглоно гэхээс баян ламын дүр тоглоод авах боломжгүй шүү дээ. Тэгээ яг нь энэ Ким Он Сок найруулагч хэлсэн юм байна л да. Үсээ хусуулж ахтан чи одоо битээ санаа зовоо. Яана хийж өрөө намайг үнэхээр уучлаарай. Би чамайг цаашид ерөөхдөө хариуцнаа. Тэгээ чиний наа үсний чинь хариуд би чиний амьдралыг хариуцнаа
Болж байгаа юм шүү. Айгүй сүртэй хэлсэн. Тэгээд үнэхээр хариуцсан юм. Өөрөө 4 бүтээл тоглуулад за тэгээд тэр сүүлийн тоглосон энэ амьдрал чам жүрж өгөхөд гэдэг драма нь хит болоод одоо улам алдартай болчихж шүү дээ. Тэгэхээр одоо жигнэсээ л хариуцаад л аваа юмсан. Нэрэл өчтөө үсээ хосуулаад бүх юм кино тоглоо явуулчих гэж болж байгаа юм шүү. Тэгээд сая нөгөө жингээ хассан гэдэг шүү дээ. Тэрэн дээр бас тэгж л ерөн санаатай жингээ хассан. Найрлагч цааштай ч гэсэн нэг жоохон юм нэг юм жоохон юу гэдэг шүү дээ. Гимшиг сэтгэл өчгөр тэгээд нэг тусламар санагдаад шүү дээ. Тэгээсээ гэж турсан гэж яг нарга нарл хэлж байлаа л дээ. За дараагийн баримт нь жаахан хинэггүй нөхөр байсан гинэ. Өөрийнх нь имижийг харахаар ер нь их хариуцлагатай тэгээд одоо саяны бүтээсэн дүр нь бол үнэхээр хариуцлагатай одоо мөнгө төгөрөхгүй байсан ч гэсэн гэр бүлийнхээ төлөө те явж байгаа юм аавын дүр бүтээсэн шүү дээ. За тэгсэн үнэндээ жүжигчний маань хувьд нэг жоох юм хэнэггүй зам байгаад байдаг. Жүжигчин болно гэхээр нэг тийм юм одоо 10 жилд бол айхтар юм зориг бол байгаагүй нэ би одоо яг албартан болно жүжигчин болно гэдэг. Тэгээ ахлах сургуулиуд сурч байх үед нагац их чинь жүжигчин залуугүй чи ер нь царай зүс би хаавал байна. Жүжигчин болох гээд үзүүл яадаг юм бэ гэж санал тавиад за ингээд ахлах сургуулаа бусаанд дүүргээд тэгээ дараа нь Сөүлд байх Солонгосын үндэсний урлагийн сургуульд жүжигчний ангид илсэн орсон. Тэгээ сургуульд нь битүү одоо нөгөө удаан хугацаанд жүжигчнэр ингээд тодорхой хэмжээнд бас нэг ажиллаад үзэж гэдэг юм туршлагатай хүүхдүүд суралцж ирсэн нэ бүр багасаа. Тэгэд жүжигчин залуугийн хувьд яагаад энэ Солонгосын үндэсний урлагийн их сургуульд тэг жүжигчнэр суралцуулсан бэ гэхээр зүгээр л юм оюутны амьдралыг л мэдрэй гэж бодсноос биш нэг юм жүжигчин бол мөрөөдөлтэй бол байгаагүй. Оюутан болж үзмэр байсан юм. Тийм нэг жаахан зугаац тий оюутны амьдрал чи сайхан штэ ингээд иймэрхүү бодолтоор орсон. Тэгээ хичээлэж их олон ч удаа тасалсан юм байна. Тэгс нэг өдөр багш нь дуудаад үгүй чи ийм дүнтэй бол тий суралц гаргаалгаа. Чи сургуулиас чөл аав эсвэл одоо сургуулиас хөөгд төсвөр ямар ч арга байхгүй байна гэд ингээд хоёр сонголтыг тавьсан. За ингээд жүжигчин маань за тэгвэл би чөлөө авъя гэд ингээд сургуулиас чөлөө аваад цэрэгт явсан юм байна. Тэгээ цэрэгт яваад эргэж ирсний дараа үгүй ер нь жүжиглэх чинь бас сонирхолтой мэрэгжил юм байна. Жүжигчний мэрэгжил чинь жүжиглэх ер нь их гоё юм байна гэд за буцаад сургуульд орохор шийдсэн. Тэгээд сургуулийнхаа багштай очиод уулзсан чинь багш нь чи дахиад шалгалт өгч орно гэд. Энэ шалгалт өгөөд тэнцсэн. 1995 онд сургуульд орчихсон байхгүй. Тэгэхээр 5 жилийн дараа 2000 онд дахиад сургуульд ирсэн суралцсан гэсэн. За тэгээд энэ удаа их сургуулийн амьдрал өөрт нь маш аятайхан байсан. Яагаад тэгэхээр 95 онд ороод гарцсан учраас нөгөө дээд курсийнхэн бол дандаа өөрөөс нь бас нэг жоохон дүү болчиход шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэхээр чинь нэг юм бадалт гэдэг нэг юм байна шүү дээ тий. Хоёр курсын ялгаа гаргадаг. Тий. Солонгос ч нөгөө сомбэ, хүүбэ гээл тий. Одоо ер нь сомбэ буюу дээд курсын ах багш байх юм бол бас л жоохон ингээл хайрцах юм байна шүү дээ тий. Тэгэхээр жүжигчин залуугийн маань хувьд бол тухайн үед чи яг нас нь их гоё дээр очсон тий. Яг чацуу бол манай ангийнхаа гээл ингээл одоо 2000 оны ангийнхан бол насан дүүж гисэн манай ангийнхаа гээл явчихна. 95 он ч юм уу одоо 98 99 оныхон ч өөрөөс ч уг нь төрүүлээд их сургуульд орцсон байгаа даа шүү дээ. Сургууль дээр суралц одоо сургуулаа сураа явж байгаа. Гэхдээ өөрөөс нь дүү учраас одоо би чинь та нарын одоо сон бай те дээд курсын ах шүү дээ гэх мэтчлэн ийм байдлаар их аятайхан сургуулаа бол дүүргэсэн юм байна. За бас нэг генеттэй зүйл нь 95 онд сургуультай орсон шүү дээ. Тэгээд 2000 онд дахиж эргэж байгаа. За нэг 2 жил цэргийн алба хаастыг нь бодоод үзэх юм бол бас нэг 7 жилийн сургуулаар эргэлдчихжээ. Тэгсэн чинь сургуулиасаа чөлөө авсан гэдгээ гэр хэнд хэлээгүй шүү дээ. Өдөр гэрийнх нь сураалгаа гэж бодсон юм уу? Тэгэл явуулсан юм шүү дээ. Бараг 9 жил цэргийнхээ албатай ингээд нийлүүлэхээр 9 жил. Тэгээд цэргийн албыг нь хасах юм бол 7 жил гэсэн үг шүү дээ. Сургуультай ингээд сураал байгаа гэж бодоод. Тэгээд аав ээж төлбөрийг нөгөө л уусан. Тэгээд сургуулийн төлбөр дээр бол аав ээж орноос тухайн үед гайгүй мөнгө хөрөнгөтэй хүмүүс байсан юм уу төлбөрийг нь төлөөд явцсан. Тэгээд өөрөөр нь хэлж байгаа би өвгний яхав тэр үе цагийн ажлыг хийж үзсэн. Гэхдээ би нэг сарч одоо тэр дуусгаж чадахгүй тэр цагийн ажилласаа шантраад гарцсан гэж хэлж ирсэн юм билээ. Тэгээд дүрээс нь болоод нэг имиж нь их гоё хүн байгаад байдаг шүү дээ. Тэг гэтэл энэ хүн ч одоо сургуулаа аяа тэгээ бүр 8 9 жил сургуулаагүй бай аав ээж хоёр нь мөнгө төгрөгийг нөгөөд явжсэн гэхэд яг хав тэрнээсээ сүүлд бол жоохон гимжсэн л л дээ. Тэгээ зайлвал өнгөрсөн хугацаанд имижээ болоод бодоод энэ талаараас хэлж чаддгүйсэн гинэ. Би ч нөө сургуулаасаа хөөгдөнгө алдаад гараад те инглээ тэглээ хэрж бас нэг имиж гэж нүүзүүл байгаа шүү дээ. Тэгээ одоо л чөлөөтэй ярьж байна. Тэгээ дараа нь тусдаа гарахад бас эцэг их нь байраар нь хангаж өгсөн одоо түрээс их төлбөрөөс төлж исэн юм байна. Тэгээ уг нь дүр нь бол тэгээ өөрийн хүчээр одоо ингээл гэр бүлээ босгоол авч явж байгаа хардаг болж бодит амьдрал дээр бол аав ээжийнхээ спонсорыг үтэй баг ингээд хүчээр л явсан юм байна шүү дээ. Тэргээр л одоо ер нь амьдралаа босгоцсон л байж таарч байгаа юм л та. Тэгээд яг өөрөө бол би уг нь тэр аав ээж хоёроосоо те юм авахгүй бай гэж уг нь бодох нь бодсон. Тэгтээ ингээд яг ингээд болохгүй байгаадсан гэж хэлж илээ. Тэгээд дотроо бол би ингээд авахгүй бай те би даа гэж би бодсоор л байсан гэж хэлж илээ. Дотроо бол бодогддөг юм аа. Гаднаа тэр чирээсээ бодогдох гарахгүй байгаа л хэлсэн юм шиг л дээ. Тэгээд дээрэс нь айл баг хүү байсан байлаа. Тийм дээр ах нартай тэгэхээр жоохон их ч юм уу те тиймэрхүү зангааштай байсан юм шүү лээ. Тэгээд нэг ээж аав нь илүү анхаарах юм шүү дээ.
Тэгээ одоо яг энэ UQS гэх нэвтрүүлэг хөтлөгчид асууж байгаа юм л да. Гэхдээ тэгээ одоо аав ээж хоёртой ч бас алдартай болсон ч юм хүмүүс тэр өгдөггүй нэ тэр гэж. Үгүй юм шүү. Яагаад үгүй. Өгж байгаа байлгүй дээ. Нэг бол аав ээж нь тийм их ажиг амьдралтай юм. Манай аав ээж нэг тийм ядрууд нэг үедээ хэцүү болоод байгаа юм л ерөөсөй байхгүй л гэж хэлээ л дээ. Тэгэхээр нэг өгдөггүй. Тэгээ өөрөө нэг жоохон тийм мэдрэмж жоохон муутай нэг юм өгөхдөө жоохон муу гэсэн өөрөө. Тийм үү? Гараас нэм гардаг юм уу? Гэхдээ гараас нэм гарах үхээсээ илүүтэйгээр хүнд яг юу өгвөл баярлах вэ нэтрийг нэг мэдгүй хүмүүс байдаг шүү дээ. Яг яаж хүнийг баярлуулах гэдгийг сайн мэдэхгүй ч юм уу те. Дансанд нь мөнгө гэж болоо шүү дээ. Харин тийм шүү дээ. Ер нь бол тийм. Хамгийн урд үнэхээр юу өгөхөө мэдэхгүй байгаа шүү. Дансыг авч байгаа л мөнгөний нэг л болоо шүү. Тэр мөч өөрөө дуртай юм авчих. Тийм шүү дээ. Аав ээж нь бас авмаар юм байгаа ч юм бэл. Байгаа л л үү. Одоо өгнө гэж л. Өгнө гэж байна. Тэгээ одоо өгөх үү цааш өгөх гэж байгаа. Ашиггүй. За дараагийн баримтны имижээ 100% өөрчилж чадсан. 2020 онд Хосуудын ертөнц хэмээх бүтээлд хоёр эмэгтэй зэрэг карта болоод эхнэрийн араар нь тавьсан ИТО-гийн дүрийг маш чадварлаг бүтээсэн. Тэгээд жүжигчин маань энэ драма дээрээ хэлсэн үг гэдэг нь нэлээд алдартай. Хүнд дурлах чинь ямар нүгэл юм уу гэж ингээд хашгирч хэлжсэн тий. Энэ үг нь 2020 оны тренд байсан байхгүй. Тэгэхээр Солонгос даяараа л баг энэ жүжигчний тий. Энэ юу н бүтэхгүй нөхөр гэдэг ингээд зөвхөмжлэлтэй их зэвүүн дүрийг бүтээж чадсан. Тэгээд баг энэ нууц амрагтай эхнэрийн араар нь тавьсан ирийн дүр нь хүмүүст бүр ингээд хоногшсон. Хүн болгоо энэ жүжигчин харахаар нөгөө нууц амрагтай залуу байна. Нөгөө явуулддаг залуу байна гэж хардаг болсон гэж. Тэгсэн чинь сая энэ нөгөө амьдрал чамд жүрж өгөх гэдэг кинонд чи их сайн аав, их сайн ханийн дүрийг бүтээсэн шүү дээ. Тэгээ тийм болохоор нөгөө имиж нь нэлээ өөрчлөгдсөн. Entertainment-ийн захирал хүртэлсэн ашгүй нөгөө шалэг дүрээсээ одоо л чи юм салж чадлаа гэд бөөн баяр болсон. Тэгээд одоо ингээд шалэг дүрээсээ салаад сайн аавын имижтэй болсон гэсэн үг. Тэгээд хүмүүсийг хүлээж авч байгаа байр байдал ч гэсэн өөрчлөгдсөн. Одоо Хосуудын ертөнц гэдэг кино цэцэгдээд хэд тусны дараа хүн болгол мэдээж одоо гоё мундаг жүжигчин гэж хэлж байгаа юм л да. Тэгтэл юм цаанаа жоох юм зуулттай те. Та ч ихтэй заваан дүр бүтээсэндээ те. Зүүндээ дүрчин гээл. Бүтээсэн. Амьдрал дээр гайгүй л хүн юм шиг байна гээл те. Тийм доргууд жоохон доргуу дүр нь онцгой дүр байсан учраас харин одоо ингээд сайн аавын дүрийг бүтээсэн чинь хүн болгоо их таатагаар хүлээж авч байгаа их үнэхээр баг нэг юм өрөвдөх харцаар гэх юм те. Шицайлуул энэ минь хор тавдраар өөд болцсон гэсэн юмргүй. Улан байгаад идэг те. Тий их өрөвдөх харцаар ингээд бас арай өөр эрэг талаас нь хардаг байсан гэсэн бэл. Бараг л хандив цуглуулаад тэр амьдрал нь нэмэр болчмаар санагдахаар л хэмжээний дүр шүү дээ бас тий. Тийм бас гоё дүрийг бүтээсэн шүү те. Тий. За нэг иймэрхүү мэдээллийг бэлтгэлээ. Өстой хөөхөн мундаг аав нэрээ тэг гэр бүлийн төлөө яг л бүх юмыг зориулж байгаа өөрийгөө бүр ингээд 100% ер нь бол золиос нь гаргачихлаа юм л та. Тэгэхээр их хөөрхөн. Тэр сүүл тэр охиноо ингээд нөгөө найз залуу бас харамлаагүй гэдэг хэсэг нэг хөөрхөл юм байна. Тэгэл тэрнээс аж үзэггүй л дээ угаасаа. Тийм шүү дээ. Тийм. Одоо хүн болгонч л бараг тэгж яриад байгаа юм л шүү. Дүрийнх нэрээр нь бараг бүгдээрээ л энэ янгуан шигтэй болмоор байна гэдэг. Тэр дүрийнх нэр байхгүй. Яг ийм л нөхөртэй болмоор байна гэл. Тэр угаасаа кинон дээр тэгдэг шүү дээ. Ийм л баасан дээр битгэхээр нэг чихээ нөхөр шиг хүнтэй суугаараа гэж хэлдэг. Тэр бүр яг зөв. Яг гээл орж байгаа юм чи. Нэрэл ийм хүнтэй суудсан бахад яста энэ нэрээ 70 усыг гатлаач болох нэг амьдрах юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Тэр нөгөө гатал сэлж ирдэг нь бол бүр сүртэй те. Тасархаа. Одоо ер нь нэг ингэж сэлвэж ирмээр байгаа. Яна тэр адны өгдөж ивүүлээд яах вэ? Тэгээд манай чи гол ус юу лээ? Хөвсгөл явдаг бах та. Хөвсгөлийн нэг цахаас нөгөө цах хүртэл сэлээд ир гэх юм юу гэх юм те. Гоёо яг амьдралын тэр хөшөрсөн оноо ч гэсэн тийм тийм ээ нас агсан оноо ч гэсэн ихнэрээ тэр хайрлаж байгаа хайр тэр үүрээд явж байгаа энэ тэр нь үнэхээр хөөрхөн. Тэр сонгуульд одоо нэр дэвшээл ихнэр нь ялчж байгаа шүү дээ. Хөөрхөн тэгээд ихт нөгөө үүрээд явж байгаа нь ер нь л хөөрхөн. Гой дүр өгдөөсөн шүү. Тий. За зөвөржлөл ойлоо дэмжээ ажиллагчаа танилцуулан дараагийнхаа алтарт нь л орно. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Арж Жанчуулангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаатай жанчуулан. За тэгэхээр хандгаатай жанчуулан аршааны их ундрагыг нь бохирдуулахгүй он удаан хугацаанд онгоногшин байдлаар нь хадгалах хойж үедээ өвлөл үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалалтанд авч хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон байна. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндээ дэмжээрэй. Захиалгын утас 88 тэг 537 73 88 тэг 5 37 73 гэсэн дугаарлаа холбогдорой. Баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Арж Жанчуулангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаатай жанчуулан байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа алтарт нь л оръё. Би энэ хүнийг бүр үнэхэрийн сонирхож хайж үзлээ. Мэдээлэл үнэхээр олдох бас гэхдээ би ярина. Тэгээд за эмэгтэй хүнд
одоо хувирдаг дүрийнч гэх юм уу да тийм ингээ харсан хүн болгоо эхлээд нь би эмэгтэй хүн гэж боддог байсан. Drag queen л Тийм юм drag queen. Тэгээ яг үнэхээр яаж ингэж хувираад байгаа юм бол би ялангуяа тэр нүрээ будаж байгааг нь хараад энэ одоо эмэгтэй хүнээс илүү яаж ингэж боддог байгааг гайхчихсан. Тэгсэн чинь дараад нэг бичлэгийг үзсэн чинь яг нэг эргэтэйгээрээ ингээд яг эргэтэй хувц өмсөл ингэхт нь ямар гой залуу вэ? Гой залуу, гой хүүхэн байна. Тийм ээ. Яг юу гэх юм мэдгүй. Гойж залууын гойж хөөхийн гэх юм уу юу гэх юм те. Тэгээ ингээд хажууд нь эмэгтэй хүн болж төрсөндөө ичмээр шахуул ингэж хувирдаг. Энийг хүнийг л танилцуулъя да. За би одоо яг залуу гэх үү хүүхэн гэх үү энэ хүн гээл явчихъя да тийм ээ. Одоогоор нэг хүнсээ солиулааг байгаа учраас эргэтэйгээр. Ер нь бол хүс сонирхол нь арай өөр гэсэн юм тийм. Трансгендер юм да. За пластик Тиха гэдэг нэртэй юм байна. Вьетнам, Америк гаралтай драгчин, бүжигчин, загвар өмсөгч, инфлюенсер байгаа. За жинхэнэ нэр нь болохоор айгүй сонирхолтой нэртэй. Дуc Tran Nguyen гэдэг нэртэй. Нөгөө Вьетнам гаралтай болохоор Дуc Tran Nguyen гэдэг нэртэй юм байна. За нийгмийн сүлжээнд 13 гаруй сая дагагчтай нөлөөлөгчийн хувьд л тэрэ TikTok дээр хамгийн олон дагагчтай drag queen нэг гэж явдаг. За олон нийтэд бол RuPaul's Drag Race гэдэг шоуны 11 дөрөвлөлд оролцсноор илүү их олон хүнд тарьсан байт юм билээ. Тэгэхээр би энэ drag урлаг гэдэг байгаа нь яг юу юм бэ? Бид нар бол мэдэхгүй шүү дээ, яг юу юм бэ гэдгийг сонирхож үзлээ. Тэгсэн чинь хүүсийн илэрхийлэл, жүжиглэлт, завхар, нүүр будалд тайзны урлагийг хослуулсан өөрийнхөө илэрхийлэх соёлын нэг маш том хэлбэр гинэ. Энэ ихэнхдээ болохоор биологийн хүүсээ өөр хүүстэй мэд илэрхийлэх юм гинэ. Эмэгтэй хүмүүс бол эрэгтэй хүн болдог, эрэгтэй хүн бол эмэгтэй хүн болж тэгээд уран сайхны тайзны дүр бүтээхэд оршд юм билэ. Драг гэдэг үг нь анх театрын ертөнцид хэрэглэгдэжсэн гэж ярьдаг. За тэгээд ерөнхийдөө бол эрчүүд их хвчлэн нөгөө хятадын ши янгуу байдаг штэ тэрэн дээр охин шиг хувцалсан гэдэг утгатай юм билэ. Охин шиг хувцлан хувирна гэсэн утгатай юм байлээ л дээ. За эмэгтэй дүр тоглож байгаа эрэгтэйг нь болохоор drag queen, харин эрэгтэй дүр тоглож байгаа эмэгтэйг нь drag king гэж нэрлэдэг юм. Тэгэхээр эдгээр бас их олон байдаг. За яг зорилго нь юу яах гэж гарч ирсэн гэдгсэн чинь өөрийнхөө дотоод ертөнд соёлын дүр төрхөөр илэрхийлэх буюу би дотроо нэг эмэгтэй хүн шүү, би дотроо нэг эрэгтэй хүн шүү гэдгийг л илэрхийлж байгаа нэг хэлбэр юм билээ. За дээрэс нь хүйсийн хэвшмэл ойлголтыг эвдэх гинэ хүн бүр хөстөн төрхөөрөө байх хэрэгтэй гэдгийг нь харуулж өгөхийн тулд гарч ирсэн юм билээ. За тэгээд драг шоу, тайзны номерууд нэхвчлэн хошил мэддэг. Хэрвээ анзаарч үзчихсэн бол тийм юм шогсон ч юм уу байдаг. За заримдаа улс төрийн эсвэл нийгмийн асуудлыг хөндөж ингэж харуулдагаараа бол олон хүнд хүрдэг юм байна. За нийгмийн эрхчлөлөг төлөвлөдөг буюу ялангуяа LGBT тийм ээ олон нийтийн дуу хоолойг соёлыг илэрхийлж хүмүүст ингэж хүргэдэг гинэ. Чинь бүр маш том соёл юм байлаа. За тэгвэл дук гэж явчих. Дук яг нэрээр нь бол дук гэдэг юм лээ. 1997 оны 4 сарын 11-нд төрсөн. Би 97 оных гэж бодоагүй. Тийм байна те. За Вьетнамын Хошимийн хотод төрсөн. За тэгээ багаасаа ер нь гардаж өсгсөн хүмүүс нэг юм ээж аав нь маш их завгүй гэдэг учраас өвөө эмээ өсгсөн. За 2025 оны 4 сарын 11-нд үгүй сая 28 нас хүрсэн. Ийм хүн байна. Тэгээд өндөр нь болохоор 188 см өндөртэй. Тэр биеийн пропорцн тэр зэрлэг харагдаад байдаг. Учир нь тэнд юм билээ шүү дээ. Тэгээд драг урлагт түүний тайзан дээр илүү юм сүр жавхаатай анхаарал татгууц буюу хүн болоо ингэж харахаар харагдуулдаг нэг өндрөөс болоод. За тэгээд энэ 188 дээрээ нэмээд нэг 10 см өсгийтэй гутал өмсчдөг. Тэгэхээр нэг 198 хавцаа болчихдөг юм билээ. Тэгэхээр маш өндөр харагддаг бичлэг тий. Тэр айхтар өндөр бол санагдаг шүү дээ. Арайч 80 маяг харгуул харагдсан шүү. Яг өөрийнх нь өндөр нь 188. Тэгээд 10 см өсгийтэй гутал гэдэг чинь 190 гараад ингээд явчихдаг юм байх шүү. За тэгээд тайзны нөгөө гоёлч мэлтэй юм сүртэй хувцас өмсөд ирэхээр тайзан дээр маш өндөр харагддаг гинэ. За анхны үеийн Америкийн цагаачдын нэг гэж шүү. 11 настайдаа Америкийн нэгдсэн улсын Техас мужид ээжтэйгээ хамт нүүж ирсэн. За тэгээд аав нь болохоор төрүүлээд ингээд явсан юм билээ Америк руу. Ингээд Америкийн нэгдсэн улсад яг өсвөр насндаа нүүж ирсэн учраас нөгөө хилний бэрхшээл гэдэг юм үнэхээр тулгарч ирсэн юм ойлголцохгүй. Тэгээ өөр орчин Вьетнам, Америк хоёрын ялгаа чинь шал өөр штэ туусан байдаг. Тэгээ англи хэл сурахтаа үнэхээр хүндрэлтэйсэн гэсэн. Хэцүү байсан. Тэгээд орой болго ингэж орондоо уйлдаг хүүхдтэйсэн гинэ. Тэгээд дээрэс нь ангийнхантайгаа ойлголцохгүй, тэнгийн хүүхдүүдтэйг ойлголцдоггүй байсан учраас маш их гадуурхдаг. Тэгээ нөгөө Аз хүн шүү дээ. Вьетнам учраас ингэж ялгараг гадуурхтаад идэгсэн. Тэгээ бага наснда хүүсийн илэрхийлэл гоо зүүн сонирхол нь бусдаас өөр байсан учраас маш их шүүмжлэлтэй тулгарсан буюу багасаа л нэгдэг жоохон эмгтээлэг юм байсан учраас ангийнх нь хүүхдүүд нэлээд их гадуурхдаг байсан гинэ энэсээ болоод. За 18 драгийг бол анх 18 настайгаас хийж эхэлсэн гэж байна. Тэгээ алдарч драгийн хатан болох, queen болох Алисия Эдвардын яг юм дэг сургалтаар яг хөгжсөн буюу тэндээс уран зориг авч нөлөөлөөр нь хөгжсөн байдаг. За гоо үзэсгэлэнтэй хувцлалт нүүр бодолтоор үнэлэгдэжсэн ч нөгөө тэмцээнд орохдоо 7 дугаар уралдаанаас үлдээ хасагдсан байсан. За ингээ 20 оноос эхлэн TikTok дээр олон сая даагчтай аж болсон дижитал инфлюенсер болсон баам л да.
За тэгээд загварын бичлэгүүд нь тренд болдог буюу одоо бүсгүйчүүд, ирчүүд гэлдэггүй бүсгүйчүүд хөвчлөнд бариад юм билээ. Яаж нүрээ будаад байгаа, тэгээд хүсний ямар засварт модлоод байгаа, юу өмсөд байгаа гэдгийг айгүйх даган дуурайдаг болцсон юм байна бүсгүйчүүд. За тэгээд түүний загварын бичлэгүүд нь тренд болцсон. За дээрэс нь өөрийн влог, нүүр бодлтын бичлэгүүдээ YouTube руу бас ингэж оруулдаг юм билээ. За онцлог нь яг юунд байгаад ингэж олон дагагчтай болцсон бэ гэдгсэн чинь Азийн гоо сайхны хэм маягийг драг урлагта уялдуулдагтай учир байгаа юм билээ. Тэрнээс бол драг хийдэг маш олон хүмүүс байдаг. Эндээс юугаар ялгараад байгаа гэхээр тэр өрмөц төрх бүрдүүлдэг. За Вьетнам гаралтай драг артист гэдгээрээ олон Азийн LGBT хүмүүсийн бахархал буюу одоо маш их даган дуурайдаг юм байна. Тэгээ загварын өндөр мэдрэмжтэй гэгддэг, өндөр зэрэглэлийн ботосис хийдэг буюу нүүр будалтыг хийж чаддаг. Үнэхээр тэгдэлтэй ялгаатай байдаг. За гэр бүл нь ялангуяа аав ээж нь түүнийг анх ингэ драг хийж эхлэхэд нь урлагт одоо хандлалт нь маш дург байсан гинэ. Хүнд буюу яана одоо энэ хүүхэд маань буруу замаар орчлоо доо гэж боддог байсан. Яа тэгэхээр драгийг юусоо ойлгохгүй буруу ойлголттой байсан. Тэгэд юу гэж ойлгодог гэсэн чинь энэ нэг юм шүний клубээр димит хийнээд дандаа ингэж шүн оройгоор димит хийж жагаад өөрийгөө буруу ашиглаж ийн буюу одоо нөгөө нэг буруу замаар л орчлоо доо гэж аяуг санаа зовдөг байсан маа. Гэсэн хэдий ч яг цаг хугацаа өнгөрөхийг хэрээр тэгэд аав ээж нь бол сонголтыг нь илүү хүлээн зөвшөөрөх болсон. За тэгээд драг урлагт одоо бол амжилттай явж байгаа. Гэр бүл нь ч гэсэндээ одоо бол маш сайн дэмжигч нь болсон маа. Өөрийгөө драгийг болохоор өөрийгөө илэрхийлэх гэр бүлтэйгээ дахин холбогдох хэрэгсэл болгож ашигласан гэж үсэлдэг юм лээ. Яа тэгэхээр энээс нь болоод гэр бүлийн нэг хэсэг ялангуяа аав нь бүр үздэг байсан гэсэн. Юугаа хийгээд байгаа юм бэ чи одоо эрэгтэй хүүхэд ээжэж яхаар ингээд нэг эмэгтэй хүүхний дүрд орчод яваад байгаа ингээд аав нэлээд дург байсан. Сүүлдээ ойлгодог болсон юм байлээ. За аав ээжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ер нь бол тийм нээлттэй биш, хувийн амьдралаа маш их нуудаг юм зал байлаа. За тэгээд драг урлаг нь болохоор түүний хувьд өөрийгөө илэрхийлэх, сэтгэл зүгээ эмчлэх нэг хэрэгсэл болсон гэж үздэг. За дотроо мэдэрдэг байсан нөгөө нэг маш их имзэгтэй нөгөө хүүсийнхэн тэр тал дээр өөрөө их имзгэлдэг байсан юм билээ л дээ. Би эрэхтэй ээж дотроо ингээл эмэгтэй хүн шиг болох гэлээ. Яах вэ гэд өөрөө өөртөө маш их зөрчилдөг байсан юм билээ. За тэгээд маш их айцтай байсан учраас тайдан дээр анх гарч ирээд би эндээ дуртай юм байна. Миний дотор хүсэл энэ юм байна гэдгийг ойлгосон гэж тэгжсэн. За тэгээд Алиса Эдвард бол түүний ментор буюу хөтлөгч нь болсон, дэмжигч нь болсон, карьерийн замд нь маш хүчтэй нөлөө үзүүлснээр эргэлт буцалтгаар драг руу орсон байдаг. За тэгээд өсвөр наснаасаа л өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэддэг байсан. Тэгээ гэр бүлийнх нь хүлээлт нь болохоор үрээсэн. Миний хүч одоо ингээл сайхан хантай болол те үр хөвгчтэй болол ихнэр давуулаад ирэндээ гэсэн чи хүү ингээл эмхтэй болоод ингээд ихэр айгу хэцүү байсан юм билээ л те. Тэгээ хүлээлтэндээ хүрч таагүй буй аав ээжийнхээ урмыг хугалсандаа айгу өөрөө хэцүү байсан. Тэгээ соёлын уламжлалаас болоод өөрийгөө нууцлдаг байсан буюу Вьетнамын хувьд бол энэ жоо сонирм байсан юм билээ л те. Тэгээд нэг ярьсандаа болохоор би өөрийгөө өөр гэдгийг үргэлж угаасаа мэддэг байсан. Гэхдээ эмээ өвгөө маш их хайрладаг байсан учраас тэдний гомдоохыг хүсээгүй буюу эмээ өвгөө хамгийн сүлдээс хөгшин хүмүүс учраас ойлгоход бүр хэцүү байсан. Тиймээс өөрийгөө нууж ер нь бол хамгийн анхаардаг юм хичээлээ сайн их юмсан гэж бодож хичээл аягүй хийдэг гэсэн гэж. Ингээд Америкийн нөхцөл улсад ирснийхээ дараа болохоор RuPaul's Drag Race шоуг нууцаар үзэж эхэлсэн юм л да. Мэдээж гэрийнх нь зөвшөөрөхгүй учраас нууцаар үздэг байсан. Түүний хувьд өөрийгөө хүлээн зөвшөөрөх эхлэн болсон буюу би ганцаараа энэ хурал хийсэн чинь би ганцаараа юм биш юм байна. Надтай адилхан юм зөндөө олон байдаг юм байна гэдгийг мэддэг болсон гинэ. Тэгээд хэлэхдээ болохоор би Drag Race-ийг ээж унтснаас хойш буюу 11 цагаас хойш дандаа Лого ТV-гээр үздэг байсан. Тэгээд би хин гэдгээ хүлээн зөвшөөрч болох юм байна гэдгийг ойлгосон буюу ээж нь сэрүүн байгаа зөвхөн үзэж чаддаг байсан баг. Сандралч танилцуулаад хүргэжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар UB Eats хол ойдсон уу хүргээд өгөөрэй таар хамтран ажиллаж байна. За Улаанбаатар хотын Үүлэн галтгоо болон ресторанын тэнэгтсэн хоол хүргэлтийн аппликейшн UB Eats. За Үүлэн галтгоо гэдэг нь хоолны газар биш зөвхөн онлайн захиалгаар ажилладаг галтгоо хэлж байгаа юм билэ. Тэгэхээр та UB Eats Үүлэн галтгооны давуу талаас нь танд хүргвэл за офисын өдрийн хоолоо урьдчилан захиалгаар шийдээд сонгосон цагт нь хүргэлтээ хийгээд ингээд аваад ирдэг. Монгол Улсын хамгийн анхны Үүлэн галтгоо буюу хүргэлтийн галтгоонуудыг нэгтгээд өөр хоолнуудын сонголтуудаас нэг дор хүргэдэг гэдгээр тун давуу талтай буюу одоо би нэг халуун ногоотой мэдмээр байдаг тий чиний өөр юм мэдмээр байдаг нэг төрлийн хоол юус ингэ шахдаг юм бэл тийм ээ тэгэхээр амар юм биш тий лайта ингэ за буудаг энийг л хэдэн шүү гэх юм дотор хүн хүсэл өөр мэдмээр байгаа сонголттой тий за тэгээ UB Eats-н рестораны хүргэлтийг өдөр бүр за 11 цагаас хойш идэм байх тэгээд Монгол Хятад Солонгос Европ гэх мэт өөр төрлийн хоолуудыг нэг дөрөс цагаалах боломжтой та өдөр оройн хоолоо юу идэх хараахан шийдэг байгаа бол энэ UB Eats-с ороод тий дуртай хоолндоо захиалаад авах боломжтой юм билээ би бас сая нөгөө энэ UB Eats-ийг маань ингээд сайт руу норж
үзлээ. Бас захиалгад айгүй амархан юм байна. Утасны дугаар хийгээл захиалжтай юм. Яг үнэ. За тэгээд офисоос гаралгүй өдрийн хоолой 8-аас өглөөний 8 цагаас 10:30 цагийн хооронд урьдчилан захиалга хийгээд өдрийн цайны цагаараа буюу 12 цаг болон одоо 13 цагт шууд сонголтоор хөргүүлээд ингээд Яг сайхан ялуунаар авчихна шүү дээ. Яг үнэ. Тэгээд бид нар чинь маш олон төрлөөр савлгаа тэр нөгөө пакет энэ төр үнэхээр гоё ирсэн шүү дээ. За зөвхөн өдрийн хоолны хөргөлтийн төлбөр нэг байршилд хэдэн ч хоол захиалсан 1000 төгрөг гэдэг. Та 10 хоол захиалсан 20 хоол захиалсан 200 хоол захиалсан ч гэсэн 1000 төгрөг байна гэсэн. За тэгээд бусад цагаар хоол хүргэх нь бол өөр төлбөрөөр бодогдгийг. Тэгэхээр өдрийн хоолны хөргөлтийн төлбөр л 1000 төгрөг байна. За тэгээ ажлын өдрийн хоол нь UB-с Сүүлэн галт тооны Монгол Хятад Солонгос гэмэд өөр төрлийн хоолнуудыг захиалж болох нь. За ажлын өдөр амралтын өдөр 13 цагаас хойш захиалах боломжтой рестораны хувьд бол за урдуу Chinese ресторан байна, Yellow Box, Dino Chicken Mongolia, Cup Chicken Mongolia, тийм Brahmin Donor, за тэгээ суура Korean рестораныг бас манайхан мэддэг байх те. Ganbei Food and Beer, за Dao Chinese ресторанд гэх мэтчлэн нилээ олон урт чагсаалт байлаа. Чойжон тамилж гисэн байсан шүү. Оо тийм байна. Амуу байна, чили байна. За намасте биш тийм. Итewon Bucha Korean сугдуу бас байгаа юм байна. Асен будаг маш олон төрөл байгаа учраас та бүхэн эндээ сонгоод хоолоо захиалчих нь. Холбогдохчийн дугаар нь 77 тэг 5 16 16 77 тэг 5 16 16 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан UB-с хоолоо идсэн үү? Хүргээд өгөөрэй тагаар хамтран ажиллалаа. Баярлалаа. Амар болчихжээ. Тийм ээ. За үргэлжлүүлэн мэдээллийн хөргий өнөөдөр та бүхэндээ Drag Queen танилцуулж байна. Drag Queen-ийг танилцуулж байна. За тэгээ 18 настайгаас бол тэмцээнүүдэд оролцоод ингээд эхэлсэн. Тэнгүүтээ Plastic Tiaha гэдэг нэрээр өөрийгөө нийлж эхэлсэн юм л да. Анх болохоор нөгөө юу байсан юм бэ? Brilliant гэдэг байсан юм билээ. Тэгээ нэг пластик болгоод өөрчилсөн. За би өөрөө ингээд хэлэхдээ би 10 цагт гэрээсээ сим ингээд гараа авдаг байсан. Нөгөө нэг гэрийнхнийгээс ирэхгүй тул тэгээ клубт очиод нууцаар ингээд тэмцээнд бүртгүүлсэн. Хэрвээ би ялвал дараагийн 7 хоногт нь 3 дугаар үзүүлэх хэрэгтэй болчиход байсан. Тэгэхээр би тэр шөнөөс хойш зогсолтгүйгээр drag хийж эхэлсэн гэж анх тэмцээнд бүртгүүлэхдээ ер нь зоригтойгоор ингээд эхэлсэн маа. Ингээд телевизийн карьер нараарсаа эхэлсэн буюу RuPaul's Drag Race буюу 11-р улиралд нь 2019 онд орсон маа л да. Энэ улиралд оролцоод 8 дахь байрт нь шалгарч чадсан байдаг. За тэгээд дараад нь болохоор All Stars-д нь орсон буюу 9-р улиралд нь 2024 онд орсон юм билээ. За дахиад оролцоод 4-өөс 8 дахь байранд шалгарч орж ирсэн байгаа. Энэ улиралд оролцогчд нөгөө шагналын мөнгөний оронд болохоор сонгосон буйны байгууллагата хандив өргөх боломжтой байсан юм билээ. Тэгэхээр одоо шагналын мөнгөө шууд хандив болгоод өгчнө гэсэн. За сошиал медиа нөлөөлөл буюу за TikTok дээр 12 сая гаруй дагагчтай драг хувиралд нүүр бодолтын бичлэгүүдээр бол маш алдартай. За түүний хамгийн алдартай бичлэгүүдийн нэг нь болохоор Wipe Down Challenge буюу 75 гаруй сая үзэгч үзсэн юм үзэлттэй. Тэр нь ямар challenge байсан? За нэг юм нөгөө эмхтэй wipe гэдэг нь ихнэр штэ. Ихнэр нь одоо ингээд хуурж байгаа л нэг гэрийн уцтай байж байгаа л гадаа гарахтай хууртай нэг тийм хэлбэрүүд. Энэ болохоор челленж гэхээр бүр ингээд үргэлжлээд ингээд явсан гэсэн үг. За тэгээд Instagram дээр 4 сая гаруй дагагчтай загварын зураг тракторхүүдээ бас хуваалцаад ингээд явж байдаг. За мөн өгжмийн уран бүтээлч дуу гаргасан. Dance pop төрлийн дуу гаргаад гоёмсог тансаг төрхийг харуулсан клипээ бас бүтээсэн байгаа юм бэлээ. За драг гэр бүл гэж бас байдаг юм байна. Тусдаа өөрийнх нь гэр бүлээс гадна. За мэдээч хэрэг нөгөө драгийн хатаха Алиса Эдвардийн драг охин нь гэж явдаг. Тэгээд гэр бүлийн House of Edwards-ийн гэр бүлийн гишүүн гэж явд юм бэлээ. За эндээсээ үргэлжлүүлэн олон улсын тайзны тоглолтуудыг хийж эхэлсэн. RuPaul's Drag Race-ийн олон улсын тайзны тоглолтод оролцоод дэлхийн өнцөг боломжтой драг урлагаа төлөвлөлөөд одоо ингэ явж байгаа. Лас Вегас зохион байгуулагддаг энэхүү тоглолтод оролцоод драг урлагийн гайхамшиг бас үзүүлээд ингэ явж байгаа юм бэлээ. За хувийн амьдралаас нь дурдвал Лос Анжелес хотод одоо амьдардаг. За өмнө нь бол 2019 он хүртэл Даллас хотод ажиллаж амьдарч исэн байдаг юм лээ. Ингээ 2025 онд энэ бас сошиалаар нэлээд бүүн басан л та. 25 оны 3 сарын 29-нд буюу саяхан 3 жил үргэлжсэн найз залуутайгаа сүү тавьсан гэдгээ зарлаад ингээ бүгж гайхсан. Оо тийм үү? Алмаас шигтэд бүгж авчихсан байлээ. Оо зургийг зурмөр ингээ хийсэн байсан. За сүү тавьсан байна лээ. За тэгээ энэ мэдээг болохоор MTV-ийн Pit Shot Stop гэдэг нэвтрүүлэгт оролцох хоёроо хуваалцсан байдаг. Тэгээ Drag Queen ч гэсэн хайртай хүнтэйг аз жаргалтай байж чадна гэж хэлсэн. Олон үнэс тэтгэлийг бас хүлээсэн байт юм байна. За тэгвэл сонирхолтой баримтуудаас нь дурдвал тий. Нэр нь үлгэрээс санаа авсан байдаг. За Plastic Tiaha гэдэг нь болохоор химэл боловч тансаг гэдгийг илэрхийлдэг гинэ. Тэгэхээр энэ нэрийг гоо сайхны хувьд Barbie мэд гялгаар хит хөөрхөн төрхөө тодтохын тулд ингэж сонгосон юм байна. За анх бол тэмцээнд 18 настайд бол маш нууцаар ингэж оролцсон гэдгийг хэлжсэн. Гоо сайхны элвчин гэдэг очтой гэж шүү. Оо тэр үнэн баг тий. Түүний нүүр бодолт нь TikTok дээр хэдэн 100 мянган сая хандлтыг авдаг хамгийн сайхан нүүр бодолттой Drag Queen гэдгээр олон нийтэд танигдсан байдаг. За тэгвэл
одоо яадаг чинь тийм ээ зөвхөн драг хийхтэй л хувиралт хийхтэй юм гоё юм гэсэн чи үгүй бодит амьдрал дээрээ ч гэсэн баар биш хүн гинэ. За драг хийхгүй үедээ ч гэсэн маш загварлаг зөөлөн төрхтэй буюу нэг эрэгтэй болохоор бүр ингэ тасархай амт болоод идэг ш. Шүтэн бишрэгчт нь бол ер нь бол анимийн баатарл бодит амьдрал дээр амьдраад байгаа мó да гэж ярьдаг юм байна. За 5 хэлээр чөлөөтэй ярьдаг. Вьетнам, Англи, Тайван, Солонгос, Япон хэлтэй. Саяхан л англи хэл сурах гэж уйлж байсан тухай яриад. Тий, уйлаад байсан чинь мань хүн одоо бол 5 хэлтэй. Юу ярьж байгаа юм тал талаа хэлээр ингэ ярьчдаг юм байна. За тэгээд драг урлагийн тайснаа хамгийн тансаг нарийн хэдтэй хувцлалт гоо сайхны мэдрэмжээр алдартай юм байна. Тэгвэл нэг хувцсандаа хитэн төгрөг зарцуулдаг вэ гэдгийг хайж үзлээ. Тэгсэн чинь за барахгүй байлээ. Drag Race All Stars 9 улиралд үзсэн хувцалт нь олон үзэгчтэй гайхуулсан буюу нийтдээ 250,000 гаруй долларын өртөгтэй хувцсан байдаг юм байна. За тэгээ хамгийн их бүүн болсон хувцлалтуудаас нь дурдвал Вьетнамын уламжлалт хувцсыг орчин үеийн загвартай хостуулаад соёлын өвөг драг урлагаараа уйлдуулсан гайхалтай төрхийг бүтээсэн буюу дандаа нэг үнэтэй хувцнууд нь за одоо энэ харж байна. Нэг ягаан хувц үгсэн байна да. Тасархай байгааз. Тийм байна тий. Вьетнамын үндэсний хувцсыг яг орчин үеийн хувцтай хослуулсан гоё юм билээ. За ийм байна. За Perfume Runway гэж runway. Энэ болохоор үнэртэй усны шилнээс сэтвэлсэн юм байна. Ингээд юу санаагаа аваад явчихдаг юм биш үү? Гоо сайхны мэдрэмж бүтээл сэтгэлгийг илтгэсэн гэж байгаа. За финал дээр ямар хувцс өмссөн гэсэн чинь энэ хувцс нь бүр үзэгчтэй гайхашруулсан гинэ. Өндөр түвшний ур чадварыг харуулсан. Rival look гэж байгаа. Тэгэхээр одоо өөрөө бол загвараа санаагаа гаргаад ингээд явчих тийм ээ. Энэ хувцлууд нь болохоор драг урлагийн түүхэндээ хамгийн тансаг нарийн эзтэй хувцлалтын нэг тооцогддог олон үзэгчдийн бас талархлыг хүлээсэн гинэ. Ер нь бол хувцлалтын дээр үнэхээр их анхаардаг ийм хүн байлээ. За тэгвэл шүтэн бишрэгч нь бол одоо маш их байгаа. За тэгвэл бас дарамтанд өртдөг, шүүмжлэлд өртдөг. Юу ингэж гэсэн чинь айгуу сони шүүмжилдэг. Өчигдөр төрөг юу гэдгийг бүдүүн нэр ч юм уу дуудлаа гэж бодоход энэ хүнийг болохоор шүүмжлэхтэй хитрхи төгс вэ гэж шүүмжилдэг гинэ. Хитрхи төгс харагдаж байна. Гэхдээ хувь хүний сэтгэл хөдлөлөө огт харуулдаггүй гэж олон шүүгч үзэг шүүмжилдэг гэдэг хичээсэн. Тэгээ Вьетнам хэлээр яг өөрийнхөө хэлээр ингээд мэдчилгээ төвшүүлсэн хэсгийг хүмүүс үчичээд юу вэ? Хуурамчаар яриад байгаа юм уу? Хитрхи их жүжиглээд байгаа юм биш. Энэ одоо Вьетнам муу юм уу энэ гэж айгуух доромжилсан юм байна. Сонир сонсогдсон юм байлгүй дээ. За интернет дэх үзэн хадталтанд байдаг. Энэ яа гэхээр TikTok, Instagram дээр олон сая дагагч байдаг ч гэсэн энийг ажгаар үзэн ядсан сэтгэл ялгуурлан гадуурхалтай бол одоо ч нүүр тулгараад явж идэг. Гэхдээ хамгийн сэтгэл зүйн одоо асуудал болдог юм гэхээр бас л их сонио. Зөвхөн сайхан харагдаад байна гэж шүүмжлэлд өртгөн сэтгэл зүй дарамттай байдаг гинэ. Ерөөсөө нэг ч муухай байхгүй. Арай л гоё байна, хитрхи хөөрхөн байна, төгс юмаа гэж ингээд байнг хүчээд авчин бас дарамт болдго юм байна. Нэг ч муухай сэтгэл байхгүй. За ингээд сэтгэл зүйн сорилтууд нь бол мэдээж өөрийгөө өлөншөрөх, хил тод амьдрахын тулд сэтгэл зүйн хүчтэй бэлтгэл, өөрийгөө хамгаалах чадвар шаардлагатай болсон байдаг. За хууль эрх зүйн томоохон асуудалд бол оролцсон тухай мэдээлэл ер нь байхгүй лээ. Тэгээ 2022 оны орчимд түүнийг OnlyFans платформ дээр трансгендер хүмүүсийг төрөвдүүлсэн агуулгаараа орлого олсон гэж буруутгах гэжсэн яриа Reddit дээр гарч ирсэн байт юм байна. Гэхдээ энэ мэдээлэл нь бол одоохондоо батлагдаагүй аль биесний их сурвалжаарчсан нотлогдоогүй байгаа. За тэгээд түүнчлэн шоуны үеэр зарим маргаантай нөхцөл байдалд бол хэсэг оролцчихлээсэн юм лээ. Тухайлбал одоо гэр бүлийнхээ талаар ярьсан зүйлс нь бусад оролцогчдын дунд болохоор эргэлзээ төрүүлээд маргаа үсгэжсэн буюу гэр бүлийнхээ талаар худлаа яриад байгаа юм биш үү гэж маргаан төрүүлжсэн. Гэсэн хэдий ч эдгээр нь хууль эрх зүйн асуудал бол ерөөхдөө хүргээг байгаа. Одоогийн хувьд бол хууль эрх зүйн ноцтой асуудалд орооцолцсон тухай мэдээлэл огт байхгүй байна. За драг урлаг, сошиал медиа, загвар, үс засал, хөгжим зэрэг олон салбарт амжилттай ажилладаг. 2025 оны байдлаар нийт хөрөнгө нь ойролцоогоор 2 сая ам доллар гэж тооцоологдож байна. За орлогын их усрууд нь хаанаас гэхээр сошиал медиагаас мэдээж авч байгаа тийм ээ. TikTok-оос авч байгаа. Нэг бичлэгээс 10,000 ам доллар хүртэл орлого олдго юм байна шүү. Instagram дээр бол 12,000-аас 17,000 сард 17,000 ам доллар орлого олдго юм байна. YouTube дээр бол сардаа нэг 12,000 ам долларын орлого олчдөг юм байна. Энээс гаднаас зүгээр судаггүй үзүүлбэр ба тайзны тоглолт хийгээд ингээд явчихдаг. Тэгэхээр олон улсын тайзны тоглолтуудад оролцоод тоглолтын орлогоосоо нэмэлт орлого олоод явчихдаг юм байна. За мөн загвар ба үс засалт буюу за драг артистуудын үсийг нь засаад үс засалтын үйлчлэгээр орлого олчдөг юм байна. Өөрө бусад одоо драг queen-үүдийн үсийг засаа явчихдаг юм биш үү? Төрөлбөрийн явьяас дүү. Тийм тэгэхээр эндээсээ бас нэмэлт орлого олоо явчихдаг. Энэ үсээ энчүүд өөрөө л юм гоё болгоод байгаа юм байна. Тэгээ эндээсээ бас орлого олоо явчихдаг юм байна. За тэгээ жилийн нийт орлого нь бол 2025 оны байдлаар жилийн орлого нь 1.4 сая доллар гэж тооцоологдож байна. Ер нь бол зүгээр суудгүй юм байна. Уусаа зүгээр сухааргүй юм байна өө. За нэг ийм л хүнийг танилцууллаа. Тэгээд нүр хормай тийм. Тийм одоо ингээд гэрэл санал авсан учраас утга нүсэр их хорм их болгүй. Би одоо энэ хормын дайшинцыг ямар авах вэ гэж боддог байгаа. Тийм ээ. Ингийн хувцлагтай ингэж хувцалдаг юм ч одоо хормын дайшинцыг бол төсвөр юм үсгүйдгүүд тий.
За энэ түргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөж хамтсан амын найруулагчаар Борхогийн Чинбат найр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар автомашиныг тань халамжлан мөн хата хямдралтай хаврын тосны аян мөн UB эц хоолой эзэснүү хүргөөдөг үрээ тагаар хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлгээ өглөө аван сонсорой түр баяртай баярлаж. Баярлалаа.